За жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг барилгачдын өдөр 2024 оны шилдэг аж ахуйн нэгж байгууллага шалгаруулах төрийн болон төрийн бус байгууллагуудын нээлттэй өдөрлөг өнөөдөр зохион байгуулагдлаа. За энэ жилийн арга хэмжээ нь хот байгуулалт барилга орон сууцчлалтын салбарт төрийн болон төрийн бус байгууллагуудаас үзүүлж байгаа нээлттэй өдөрлөг арга хэмжээ болоод иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад нэгцгийн үйлчилгээ үзүүлж байгаагаараа онцлог болж байлаа. Өнөөдөр энэ барилгын салбарын гол зорилго бол шинэ хот байгуулах, хотоон тэлэх, энэ хуучин хотынхаа алдаа оноог засах асуудлууд байгаа. За барилгын салбарт бол шинжилэл хийх ёстой. Чанарын асуудал, нор нормтын асуудал, ажиллах болсон хүчний асуудлууд гэдэг. За дээр нь орон сууцчлалтын асуудал байгаа. Хүн болны хүсэл зорилго, бидний хойч үеийн сайн сайхан амьдралын суурьвал тухтай орчинд өсөх, орон сууцнд амьдрах ийм нөхцөл байж байгаа. Тийм учраас Монгол уран бол өөрөө маш том газар нутагтай, цөөн хүн амтай. Тийм учраас хөдөөгийн суманд амьдарч байгаа хүмүүсийн амьдралын чанар, аймаг хотууд амьдарч байгаа хүмүүсийн амьдралын чанар адил түвшинд аваачих нь л бидний зорилго гэж ингэж үзэж байгаа юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадны зээл төслөнгээр баригдаж байгаа барилга байгууламж захиалагчийн хяналт хэрэгжүүлдэг. За ингэхдээ бол хөдөө орон нутагт аймагт бол газрын харилцаа барилга хот байгуулалтын газар гэж байгаа. За зарим аймагуд дээр бол захиалагчийн хяналтын алба гэж байгаа. Үүнтэйгээ хамтраад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэд бол хяналт тавиад ажилладаг байгаа. Захиамжлалснаар гарсан өөрчлөлт давуу тал юу вэ? За манай барилгын хөгжлийн төв бол нэг том зорилго тавьсан барилгын салбарын төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг бүрэн захимжуулах, барилгын салбарын нэгдсэн бүртгэл мэдээллийн систем гэсэн энэ системийг захимжуулаад ажиллаж байна. За үүний хүрээнд бол манай барилгын материалын, барилгын тусгай зөвшөөрөл, за барилгын салбараас авах зөвшөөрөл, бичиг баримтуудыг бол ер нь бүрэн захимжуулсан байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг барилгачдын өдрөөр оны шилдэг аж ахуйн нэгж байгууллага шалгаруулах төрийн болон төрийн бус байгууллагуудын нээлттэй өдөрлөг арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ барилга угсралтын чиглэлээр Макс өргөө, Ньютур, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр Мөнх хот цацрал, Мөнхийн гэгээ цонх, барилга байгууламж зураг төслийн чиглэлээр Skyline Design, өргөх байгууламжийн угсралт засвар үйлчилгээний чиглэлээр Wizard Express компани тус шалгарлаа. Жил бүрийн 9-р сард Монголын барилгачдын баяр тохиолдог. За энэ баярын хүрээнд бас шилдэг байгууллагаар шалгарсанд баяр хүрэг ясгэлтлээсээ үзэгчтэйгээ уулзах байна. За маш их манай хамт олонны хувьд бол маш их баяртай сайхан үйл явдал болж байна. Тэгээд манай Алтан Эренгоо группийн охин компани Мөнхийн гэгээ цонх компани маань энэ жил барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгжээр тодорлоо. Тэгээд энэ шагнал маань бас олон улсын стандартыг нэвтрүүлж Монгол улстай үйлдвэрлэлийн чиглэлээр бас манлайлуулж ажилласны бас үнэлэмж явахаа гэж ингэж бодож байна. Энэ хүрээнд салбарын 27 аж ахуйн нэгж байгууллага шилдэг аж ахуйн нэгж байгууллагын шалгаруулалтанд оролцож шилдэг 10 аж ахуйн нэгж байгууллага тодруулан олон нийтэд дээрх шилдэг байгууллагуудыг таниулан сурталчлах хүрээнд тугийг барилгачдын талбайд мандуулах үйл ажиллагаа болсон юм а.